Хөтөлбөрөөр зочны цагаар үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдрийн зочноор Чингис хаан баялагын сан нэгдлийн гүйцэтгэх захирал даваа талаа оролцож байна. Танд өрөө мэндийг хүргэе. Өрөө мэнд хүргэе. За өнөөдөр засгийн газрын хуралдаанаар нийтдээ 14 компаниг бол татан болгох шийдвэрийг бол танилцууллаа. Тэгэхээр яг энэ 14 компани татан болгосноор Чингис хаан баялагын сан нэгдэл дээр эдийн засгийн хувьд ямар үр ашиг гарч ирэх вэ? Ер нь энэ төрийн өмчт энэ толгой компаниудын хувьд хөгжлийн дараагийн шилтгүүл зайлшгүй одоо хөрөнгийн удирдлага ялангуяа зөвхөн орлого төвлөрүүлээд тийм үйл ажиллагаанаас илүүгээр төвлөрсөн орлого яаж өсөх үү гэдэг дээр их анхаардаг юм маш ижил төстэй орнууд дандаа тэр чиглэл рүү явсан. Ялангуяа Казахстаны аягүй сайн туршлага байна. Өнгөрсөн 4 сард бид нэр одоо самжиж байгуулсан Самрук казин гэдэг. Яг Эрдэнэс Монголтой адилхан 2006 он байгуулагдсан байна. 20 жил болж байгаа. Тэгээд нийтдээ 90 тэрбум долларын хөрөнгө өдөртдөг. За тэр байгууллагын ингээд түүхээс харахаар манайх шиг уул уурхайн компаниудыг нэгдэлтэй багтаасан дээрээс нь хөрөнгө оруулалт татах IPO гаргах, хөрөнгийн менежмент хийх, баялагын сангаа удирдах чиглэл рүү илүү төвлөрсөн юм билээ. Тэгээд тэр нь айгүй үр ашигтай Азад айгүй тэргүүлэх чиглэл болж байгаа. Тэгээд Казахстаны энэ кейстэй бол Эрдэнэс Монголын лен төстэй. Тэгээд ер нь энэ чиглэл рүү явах хэвээр хөрөнгө оруулалт татдаг, шинэ төсөл хөгжүүлдэг. За тэгээ IPO гаргадаг энэ чиглэл рүү ажиллахгүй л одоогийн үйл ажиллагаа бол илүү нөгөө өдөр тутмын олборлолт, захиргааны шинжтэй үйл ажиллагаанд нь одоо менежментийн үйлчлэгээ үзүүлсэн шинжтэй байгаад байна. Тийм учраас энэ чиглэл рүүгээ орё гэдэг ийм бас засгийн газрын чиглэж байгаа ерөнхий сайдын ч гэсэн одоо бас ийм үүрэг даалгавар манлал байгаа. Тэгээ энэ удаад бид нэр компанийнхаа дүрм журамд өөрчлөлт оруулаад үйл ажиллагаагаа илүү хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалт татдаг энэ чиглэл рүү оруулж байгаа. Тэгээд нэрээ ч гэсэн өөрчлөлт Чингис хаан баялагын сан нэгдэл болгож байгаа. Яг тэгэхээр олон улсад баялагын сан гэдэг үг маань өөрөө их ойлгомжтой. Тухайлбал одоо Sovereign Wealth Fund гэдэг шиг баялагын сан гэдэг нэртэй болчих юм бол аль ч орны ямар ч мэргэжлийн хүмүүс за энэ компани юу хийдэг, яадаг гэдэг нь тодорхой. Ямар үйл ажиллагаагаар харьцах уу гэдэг нь тодорхой болдог. Тэр үүднээс ер нь дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн нийтлэг нэрээ авч байгаа гэсэн. Дээрээс нь их хааныхаа ус нэрийг аваад ингээд үйл ажиллагаагаа сайжруулад явж байна. Одоо энэ 14 компани татан богдож байгаа компаниуд дээр хөрөнгийн хувьд ер нь ямар асуудал үүсэж байгаа? Одоо шилжилт хөдөлгөөн гэдэг юм бас хийгдэх байна. За яг хөө дийлэнх нь бол харцсангүй гайгүй. За түрээсийн төлбөр төлж исэн одоо компаниуд бол байна. За нийтдээ энэ 14 компани дээр нийтдээ нэг 20 тэрбум төгрөгийн 26 он төсөвтэй байгаа юм. За эндээс бид нар ямар хэмнэлт хийх гэдэг нь гэхээр 11.5 тэрбум төгрөгийн хэмнэх гэж байгаа. Саяны одоо энэ шийдвэр гаргаснаас. За түрээсийн нийтдээ 163 хүн ажилладаг юм байна. За энэ 163 хүнийг бид нэг доор хаяж одоо нэг 50 орчим хувиар бууруулах юм тооцоо барьж байгаа. За зөвхөн түрээсийн төлбөр гэхэд нийтдээ нэг 800-900 сая төгрөг жилдээ төлөхөр байгаа. Тэгэхээр энэ түрээсийн төлбөрийг бол одоо бид нар байхгүй болгоно л гэсэн үг. Ингээд цэвэр хэмнэлттэй зөвхөн 14 компани дээр аваад үзэх юм бол 10 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийх боломжтой. За орон байрны хувьд бол ихэнх нь нөгөө төрийн өмчийн одоо байруудад байсан, дээрээс нь зарим нэг компаниуд нь төрөлцсөн энийг зогсоож байгаа л гэсэн үг. Төрийн эсэнчлэн нөгөө бусад компаниуд дээр одоо бас зардаг бууруулна гэж байна шүү дээ. Энэ ажил хязгаарнаас хийгдэх үү? Энэ бол ер нь шатараатай хийгдэж явж байгаа. Зүгээр хамгийн ихний хоёр гол тавьж байгаа компаниуд тавьж байгаа шаардлага бол нэгдүгээр төрөөсийн төлбөр 30% бууруул. За хоёрдугаарт захиргааны зардлаа. 26 онд хэдэн төгрөг төлөвлөсөн тэрийг 10% бууруул, 27 онд шатараатай бууруул. За гуравт нь нэг зарчмын шаардлага тавьж байгаа нь уул уурхайн компаниуд, төрийн өмчт компаниуд хотод төлөөлөгчийн газар гэдэг нэлээд оронтой байна. Энийгээ болио гэж. Харьцангуй бууруулаа. Доор хаяж 30-аас 40% бууруул. Улаанбаатарт ажиллахаасаа илүү уурхай дээр ажиллаа гэдэг юм зарчим ирж байгаа. Хоёрынх нь ярианы ихэнд та бас ярьсан. Тэгэхээр Эрдэнэс Монгол нэгдэл маань Чингис хаан баялагын сан гэсэн ийм нэршилтэй боллоо. Мэдээж олон нийт гадны хан харахаараа баялагын сан гэдэг үг өөрөө шууд ойлгогдно гэдэг асуудлыг ирлээ л да. Тэгэхээр өнөөдөр нөгөө баялагын сандах хөнгөийг хуримтлалыг арвижуулах өсгөх чиглэл дээр бас одоо Чингис хаан баялагын сан яг ямар төлөвлөгөө хийж байна? Цаашдаа бол бид нар юу гэх гээд байгаа гэхээр энэ гурван сангаа бид нар удирдаад энэ санд байгаа тухайлбал түрүүний хэлсэн 1.7 их найд гэдэг чинь нэг 500 сая доллар байх шиг үнэ. 500 сая долларыг бид нар яаж хөрөнгийн зах зээл дээр гаргаж илүү үр ашигтай өгөөж өгдөг хөрөнгөд хөрөнгө оруулах вэ? Эсвэл энийгээ илүү яаж өсгөдөг санхүүгийн ямар инструмент ашиглах вэ гэдэг дээр л төлхөө ажиллах гэдэг гэсэн. Тэгэхээр энэ бол эцсийн дүндээ энэ өөрчлөлтөд одоо гол бидний зориод байгаа ерөнхий сайдын ч гэсэн үүрэг өгч байгаа юм бол иргэн таны дансан дугаа 306 мянган төгрөгийг бид нэр яаж хурдтай нэмэгдүүлэх вэ? Ингээхийн тулд та нар мэргэжлийн санхүүгийн ус төрчлөлтөөс одоо хол шийдвэр гаргадаг ийм одоо олон улсын жишгүүг орооч. Ингэжиж бид нар одоо ард түмэндээ байгуулгын байдлыг үр дүндээ хүргэх юм байна.
Тийм учраас та бүхэн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах, хоёрдугаарт нэрээ одоо бас баялагын сан гэд нэрлэж юм бол олон улс ч гэсэн ойлгомжтой. Дээрээс нь хөрөнгө оруулалт ч гэсэн та бүхний үйл ажиллагаа ч ойлгомжтой болно. За ингээ ихааныхаа нэрээр нэрлээд ер нь бас цаашдаа тодорхой үр дүн авчих байхаа л гэж ийм өөрчлөлт хийж байгаа. Студид шүүлц ярилцлага өгсөнд баярлалаа танд. За баярлалаа. За үзэгчдээ бүхэн дэд ТV Чингис хаан баялагын сан нэгдлийн гүйцэтгэх захирлууд даваа талаатай ярилцлаа. Хөтөлбөртэй хамт байсан баярлалаа.